9 сарын 1 болж хаад байгаад манай энэ хот нэг л сонио. Ямар ч хүүхэд хичээлд явж үзэгдэхгүй байгаа юм да. Тэр байтугай би ерөн сая наашин ажилдан ирэхдээ хүн тээж таараагүй. Яг л нэг тийм гинт бүгд дөрвжгсэн юм шиг санагдсан шүү. Манай хөршийн нэг хүүхэд өчигдөр шин нэг их том биетэй аимшигэн хүн харсан гэд байсан. Бодвол тэр нь л бүгдийг нь идчихсэн байлгүй. За. Ингээд бидэнд ирсэн түүхээр уурхаад тохиолдсон 2 түүх. Бас анагаахын хідэн оюутнуудын байшин дүрээсэлсэн тухай түүхтэй танилццгаая. Ингээд манай найруулагч зураглаач хоёр хайччихсан юм байна. Өнөөдөр бүх ажлын өөрөө хийх юм байна л та. Намайг гэдэг. Бичгэн байдгуун бодхоос ч айдас хурж байгаа саяхан болсон нэг явдлын хаваалцсан юм. Саяхан буюу хэдхэн сарын өмнө би Өмнөгов аймгийн Цогццын саманд нэгэн уурхайд дампинг оператороор ажиллах болсон юм. Би ч уурхайд ажилд орчихсан одоо л нэг хүн шиг сайн цалин аваад хурааж хоримтлуулад эхнэр хүүтэйгээ сайхан амьдрнаа гэж бодчихсан их л баяртай байлаа. Манай кемп 5 хантай Монгол гэр. Дотроо 4 ортой, шалны хулдаас нь халзарч, гялайж, зарим газраа бүр урагдчихсан. Гэрийн бүрээс гэж халтаасан юм. Дээр үеийн Орос ноосон бүтээлгэр орон бүтээж өөрсдөө галлана. Гэрт хуваарлагдсан 4 хүн 2-2-ороо өдөр шөнөөр ээлжлэн ажилдан гардаг тул гэртээ хөвчлэн хоёулан хондог гэсэн үг. Хинтэйч би гэртээ нэг ахтай хамт байдаг байлаа. Тэгтэл миний ростер өөрчлөгдөд өөр ростерт орохоор болоод надад оноосон гэрт зөвхөн би ганцаараа байх болсон юм. Эхний шөндөч нэг юм мэдэгдсэнгүй. Тэгсгээд унтаад өглөө. Харин дараачийн өдрүүдээс эхлээд л нойр хулжиж унтах гэж зовдөг болов. Хамгийн аимшигтай шөнө яг 5 дахь хоног байсан юм. Энэ бүхэн тэр жихүүцмэр зүүднээс эхэлсэн. Зүүдэнд би хөдөө нэг айлд байна. Гадаа нь баахан мал өргөж майлдаж байх юм. Гэрээс гараад гартал баахан чон ирчихсэн. Нөгөө хитэн хонь малыг чинь сэгзэн болтол нь барьж байх юм. Тэр үзэгдэл нь ямар гэж аимшиг байсныг бичихэд үг дутаж байна. Үнэхээр л аимшигтай. Тэгтэл үргэлжлүүлээд гэрд маань баахан том заазуур сүх хутга барьсан том биетэй дээлтэй залуучууд ороод ирэх юм. Тэгснээл хамгийн урдан зогсох толгойлогч нь бол да заазуурын далайгаад л миний хүзүүг цавчаад ажиллаа. Нөгөө хідэн залуучууд ч л хоорондоо одоо үхсэн байх гэд гараад явчихлаа шүү. Бэж хүзүүг нь цавчуулаад үхсэн мэтөөр үзүүлээд хэвдэж байтал ахиж бөөндөнд орж ирээд үхээгүй штэ одоо ахаад гэдэл бөөндөнд орилдоод дахиад л миний хүзүүг заазуурдаад хайжлаа. Яг энэ зүүд үргэлжлээд байна уу эсвэл би сэржчихсэн бодит байдал дээр дараулаад байсан уу мэдэхгүй. Ямар ч байсан хажуу талаараа хэвтээстэн байгаа миний биеийг ямар нэгэн зүйл маш хүчтэйгээр амьсгаа давчдаж зүрх хөвдөлт 2 удаа нэвтлээд гарч байгаа. Би ч биеийн хөдөлгөж чадахгүй таг газаастай. Тэгснээл толгоон хажууд тавиастай байгаа миний гарыг дээш өргөөдөл буцааж унгаагадлаа. Тухайн үед би хэрвээ биеийн хөдөлгөж чаддаг юм ба шууд гараад гүндэ гэж бодоостай. Тэгтэл яг манай тэр кемпийг тойроод л хүн алхаад байна. Ажлын өмнөд нь хоорондоо хаврилдэж сонсогдно. Тэгснээл хаалга зөөлхөн онгойлгоод гэрт ороод ирлээ. Ард минь зогсоод байгааг мэдрээд л байв. Тэр хүн жинхэнэ байсан уу эсвэл нөгөө сүнс чөтгөр нь байсан уу одоо ч мэдэхгүй. Ямар ч л байсан биеийн хөдөлгөж чадахтай болсон хэдий ч хоошоо эргэж харахаас үхтлийн хайж байсан юм. Ахад нөхөө заазууртай хүн чинь намайг алах гэж зогсож байвал яана гэдэл. Тэгж зогсож байснаа өнөөгч нь гараад явчихлаа. Биеийн хөдлөхөөс айсан би гараан зөөлхөн хөдлөхсөөр утсантаа хүрээд хамгийн түрүүнд ихнэрлүүгээ залгасан юм. Шөнө 3 цагт эхнэр маань шууд л утсан авчихав.
Би ч инглээ тэглээ гэж их нэртэн хэллээ. Тэр харанхуй гэрт тэр айдас донд өөрөө юм яриад иглэх үед л арай айдас минь багасч гэрмэн дулаацах шиг санагдаж үлээ. Манай хатам аав бөө юм л та. Эхнэр минь аав руу залгаад хилээд үзгэхээр нь залгаж болсон явдлаа бүгдийг нь хэллээ. Намайг босоод ус уучих гэв. Би ч босоод л даруйхан ус балгалж уугаад айдас минь дарагдаж. Энэ бүхэн зүгээр л хардарсан зүуд байсан гэж өөрийгөө тайвшруулаад л буцаад унтаад өгсөн. Тэр шөнөөс хойш ахиж элдв зүуд болоогүй. 14 хоногийн ростер манж дуусч би гэртэн ирлээ. Хатам аавынхан буулгадаг өвөөнөр дээр очиж салгалаа. Намайг заавал ирээрэй гэж хэлсэн юм билээ. Би ч өвөөдөл юу болсон талаар хэлж өгч өөрийн хариултан авч чадантаа гэсэн итгэлтэйсээр очлоо. Тэгтэл надад онц юм нэгийг нь ч хэлээгүй. Харин хуйг дуулганаас хонх тастаж өгöd биетэйгэн ойрхон авч явж бай. Бас тэр авраг шанах шиг зүйл чинь юу вэ? Тэр зүйлэн аль сайнаар ярьж байгаа энэ төр гэдэл ямар нэг зүйлийг хэлээд захиад л байсан. Тэгтэл тэр том шанах шиг зүйл нь миний ундаг дамп юм билээ л дээ. Миний ундаг дампын тоормос муу мардаг. Дээрээс нь хатуу учир хамаг юм сексчиж өгнө. Тэр дамп дээр зөвхөн бээл гардаг. Надаас өөр оператор гарч чаддгүй юм. Би зөвхөн тэрийг нь солиулах гэж их үдсэн. Гэсэн ч намайг тэрийг ээл унах гэсэн юм. Тэгэл тэр мө дампан сэгэн хогоо гэдэл хараагаад явж өгдөг юм. Тэгээд өвөөг тэгж хэлснээс хойш ахиж муу хэлээгүй л дээ. Тэр сүнс чөтгөр миний ундаг дамп хоёр бол холбоогүй л баг. Одоо бодохны өвөө намайг айж имэн гэд нарийн үчих начрыг нь хэлэлгүй аргалж өгсөн болов уу гэж боддог та. Ер нь уурхай дээр техниктэй даруулж машинтайхан өнхөрч унах гэх мэт ослуудаас болж нас барах явдал их. Энэ бүхнийг тэр болгон гадагшаа гаргаад байдаггүй. Намайг ажилд орсноос хойшлоо 2 хүн ажлын байран дээрээ борхон болсон юм та. Би 2010 онд шорт байхныг уурхад ажилд орсон юм. Эхний 14 хоног юм хом мэдрэгдээгүй. Би ч ажлын хүлээж аваад завгүй байсан болоод тэрөө шөндөө нам унтдаг байсан. Дараагийн ростер эхлээд л гэр тоороод хүн яваад орны модон толгойг тогших гээд зүгээр унтуулахгүй болсон. Галдгоо нэг хэдэн хүүхнүүдтэйгэн элдвийг ярилцаж байхад энэ хайрхны савдаг их догшроод ойр ойрхон ам аваад байдаг. Ажил дээр байсгээ залуучууд өгдөг. Хотоо сайн лам ховрог залдагч нэмэргүй байдаг гэж билээ. Би сүүлдээ даруулж эсвэл шүн чимээнээс гэрээс гарч гүйх гээд эвгүүдэж эхлээд ажилласаа гарсан. Ирээд бөөд үзүүлтэл их газраас эндийчлээ гэж савдган догшроод ам авч байна. Бас ажиллаа хийж байгаа дөнгөрсөн хүний сүнс төрлөн олохгүй хүмүүсийг оролддог юм байна гэж хэлж үлээ. Намайг этэ гэдэг. Би одоогоор ангаахын 5 дугаар курсын оюутан. Намайг 3 дугаар курст байгаа тохиолдсон юм. Би нэг клубд байдаг юм л та. Манай ангаахын мэдэх бахав. Хавар шин нэлсэлтэн аваад хаврын зугаалга хийсэн юм. Нэг хаавас болоод хямдхан дээрээс нь додрон бильярдтай болохоор нь уухайн тас гэд баярлаад урдчилгаа мөнгө өгөөд захиалган өгчлөө. Догдолж хүлээсний эцэс зугаалах өдөр ирлээ. Тэр өдөр нар гараад тэнгэр цэлмээд их л сайхан өдөр байлаа. Манай хидэд хаавас манж таалагдаад харин надад ороход нэг л эвгүй мэдрэмж төрөөд байсан юм. Би хаяад юмхан мэдрээд байдаг юм л да. За тэгээд бүгд тоглоод л хоол унд хийгээд байж үтэл орой болсон. Байшин нь 2 жижиг ундлахын өрөө, 1 жижиг гаражтай. Гараж дотор нь бильярдтай. Том өрөө галдгоо нийлсэн байсан. Би тэр өрөө нэгд нийлдэг хэдэрэн юм яриад сууж байсан юм. Харин өрөө 2-т 5 охин унтаж байсан юм. Манай найз эмэн өрөө 2-оос очоод нүмерх юм аваад ирээгээд явсан. Тэгээд ирэхдээ нүүр нь хувхаа цайжгсан. Яасан бэ гэд асуудал нөгөө өрөөнд шалдан хүн шүүгэнд байгаад байна гэдг юм байна. Тэгэхэр нь очиж шалгах гээд хаалганых нь бариулыг дарах гэдэл өөрөн хаагдаад цоожлогдоод дотор нь шалан дээр хүл нүцгэн хүний гүүх чимээ сонсогдоод би сандраад хаалгыг нь хүчтэй нүдээд дотор унтаж байсан нэг охин нь хаалга онгойлгож өгöd
Тэр охин хэлэхдээ наад хаалгач нь онгорхоол байсан штэ гэдэг юм да. Дотор пал хийгээд л явчихсан. Бүхэн нь хаалга цоожилсан гэд яриад байж үтэл тог тасарчихсан. Тогон хүлээж байгаад бэтгэхэд нэг өрөөндөн унтаад сэрсэн бүгд л нэг сүрсэлдэггүй. Өглөө цасарчихсан зэврэн хүйтэн. Байшингийн ахад хэлтэл өө сони юм та гэдэл арц хүч уугуулад эхэлсэн. Дараа эрэхтэй ахын дунар бүр хямдхан ороорой гэсэн. Тэрнээс хойш хэд хоног сүрсэлд өгчихсэн юм шиг л явсан та. Яг тийм сүнс энтер гараагүй ч гэсэн эвгүй мэдрэгдсэн юм.